Манай татрын албан татвар төлөгчийг эрсэлт орчихгүй гэж боломжтой ер нь татрын хуулийг айгуус сурталчлаж суралт сурчлагаа айгуу сайн зохион байгуулдаг. Сүхбаатар дүүргийн татвар хэлцээ, хувь хүний татварын засгийн татрын улсын байцааг шуяанд байна. Би улс олонны төдөө нийт 31 жил татрын албанда 12 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн үйлчлэгийг төрийн өмнөөс хийж байгаа болохоор бас миний энэ бол нэр төрийн хэрэг миний бахархал татвар төлөгч олон янзын харьцаатай татвар төлөгчнүүд байна. Үйл ойлголцсон одоо элдв басаар доромжлох, зөөхөөс үг хэрэглэх, татвараас зайлсхийх, цухтах энэ зүйлүүд бол олон тохиолдож байгаа. Манай татрын албан татвар төлөгчийг эрсэлт орчихгүй гэж боломжтой ер нь татрын хуулийг айгуус сурталчлаж суралт сурчлагаа айгуу сайн зохион байгуулдаг. Job центр дээр ирсэн байна. Энд и баримт ер нь бүгд олгох ёстой газар уу тий? 100% бол и баримтад холбогдсон байна. Тэгэхээр өгөхгүй байсан ч гэсэн би баримтаа авъя гэд нэхэхэд бол боломжтой л газар байна тий? И баримтад холбогдсон болохоор бүгд бол худалдаа авагчийн худалдаа авалтанд заавчгүй и баримтыг бол олгох ёстой. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 42 худалдааны зах худалдааны төвөд байдаг. Үүний бид нар 90 гаруй хувийг и баримтад холбогдсон и баримтаа олгож байгаа. 10%. Тэгээ барууны хүн дээр 10%-ийг нэмжээд за 10%-ийг би бууруулж байгаа шүү. Ийм болохоор и баримт олохгүй шүү гэсэн үзэгдлүүд их байна. Тийм болохоор тэр 10%-ийг нэмсэн байна, бууруулсан байна. Заавчгүй и баримт олох шаардлага. Хэрвээ и баримт өгөөгүй тохиолдолд манай татрын албанд гомдол гаргах эрхтэй. Манай татрын албан татвар төлөгчийг эрсэлт орчихгүй гэж боломжтой ер нь татрын хуулийг айгуус сурталчлаж суралт сурчлагаа айгуу сайн зохион байгуулдаг.